SpaceX, Tesla, XAI гэдэг гурван компани нэгтгэж магадгүй гэдэг мэдээлэл гараад байна те. Одоо Elon Musk-ийн одоо хамгийн том алсын хараа буюу бусад өөр гаригт очиж суурших. Тэрэнд нь Tesla болон XAI компаниудын технологи хоршвол энэ төлөвлөгөө илүү төгс төгөлдржих боломжтой л. Карл Бенц анхны автомашин үйлдвэрлэсэн автомашиныг гаргасан өдөр Mercedes-Benz өөрсдөө хамгийн алдартай цогцорлох S-классынхаа шинжилгээг танилцууллаа. Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ дугаарт тавтаа морил. Улаанбаатар хотод харамсалтайгаар эрчим хүчний доголдол, тасалдал үргэлжилсээр байна. За нилээдгүй удаан хугацаанд энэ асуудал үргэлжлэнэ гэдгийг бол албаны хүмүүс мэдэгдэж байгаа. Тэгэхээр эрчим хүчний асуудал бол яг технологийн салбарын суурь байгаа. Эрчим хүч байхгүй бол ямар ч технологийн талаар ярих хүрээ утгагүй. Тэгэхээр энэ зүйлийг бид нар илүү сайн судалж ийж за мөн дараагийн технологиудыг нэвтрүүлэх боломжтой байгаа учраас энэ асуудал дээр бас бид хэд хэдэн цуврал контентуудыг бас бэлтгэж байгаа гэдгийг бас та бүхэн дуулгахад таана. За эдгээрээс гадна хүн төрөлхтөн дараа 7 хоногт 50 гаруй жилийн дараа дахин сарлуу нисэх гэж байна. Тэгээд дэлхийн нийт сарлуу нисэж байхад бид энэ асуудлуудтайгаа улам бүр зуралцаар байна. За энэ 7 хоногт бид дэлээдгүй олон санхүүгийн тайлангуудын талаар ярилцах болно. Яагаад вэ гэхээр жилийн 1-р сарын энэ 7 хоногт сүүлийн 7 хоногт бол томоохон технологийн компаниудын санхүүгийн тайлан танилцуулагддаг байгаа. Тэгэхээр 2025 онд бол компаниуд ямархуу үр дүнтэй ажилласан бэ гэдгийг бид нар тэндээс харах бол Elon Musk нэгэн том мэдээллийг бол хийхээр бэлтгэж байгаа бололтой. Тэгэхээр энэ талаар ярилцсан. Эдгээрээс гадна YouTube дээр дахиад нэг том шинжилэлт орж ирж байгаа. Энэ шинжилэлтийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Өдрийн мэндийг хүргэе Амка. За өдрийн мэнд. За Elon Musk-аас эхлэе. Тэгээ Elon Musk нэлээдгүй том сүрпризийг барих гад бэлтэж явах шиг байна. Энэ мэдээлэл ерөөсөө албачааг байгаа. Хэдхэн цагийн өмнө цацагдсан. Elon Musk өөрийнхөө одоо томоохон хувьцаа эзэмшдэг 3 том компани болох SpaceX, Tesla, XAI гэдэг 3 компани нэгтгэж магадгүй гэдэг мэдээлэл гараад байна те. Яагаад нэгтгэхэр? Яагаад гэдэг нь за хэд хэдэн прогнозууд байгаа. За нэгдүгээр SpaceX болохоор IPO хийх гэж байгаа 6 дугаар сард. За ер нь бол 6 сард хийж магадгүй л гэдэг зүйл байгаад байгаа. Тэгээд 1.5 их $80 үнэлгээ тэгэхээр $50 тэрбум бол зах зээл дээрээс төлөв босгоно гэдгийг бол санхүүгийн шинжээчд бол хэлж байгаа. За яагаад нэгдэх нь зүв бэ гэвэл SpaceX-ийн үндсэн гол зорилго буюу за одоо Elon Musk-ийн одоо хамгийн том алсын хараа буюу бусад өөр гаригт очиж суурших те ялангуяа Марс дээр очиж ингэж суурин байх. Тэрэнд нь Tesla болон XAI компаниудын технологи хоршвол энэ төлөвлөгөө илүү төгс төгөлдржих боломжтой л гэж ярьж байгаа. За нөгөө талаас илүү тодруулж ярил SpaceX-ийн өөр гаригийг колоничлох ажилд бол Tesla-гийн роботууд Tesla-гийн сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн технологиудыг ашиглах боломжтой. За мөн мэдээж химэл оюун хаасайг үл хэрэг болно химэл оюуны XAI-ийн химэл оюуны загваруудыг ашиглах боломжтой гэх мэтчлийн ийм зүйлсүүд яригдж байгаа учраас нэг талаасаа нэгдэж магадгүй гэдэг нь айгүй зөв. За хэрвээ нэгдвэл юу болох вэ гэж. Тэгээ энэ нэгдвэл баг одоо дэлхийн хамгийн том технологийн компани баг шууд болох бах. Асар өндөр хүлээлт байгаа. За эдгээрээс гадна бас Сауди Арабын хөрөнгө оруулалтын сан гэх мэтчлэн бас зарим хөрөнгө оруулалтын сангууд бол нилээдгүй дэмжих магадлалтай гэдгийг бол бас нэрээр ноцолсон их сурвалжууд өгсөн байна. Тэгээд баталгаажаагүй мэдээлэл байгаад байгаа учраас бол өөр тодорхой зүйлсүүд байгаагүй. Тэгээд энэ мэдээллийг харж чи бас яаж хүлээж авах? Гэхдээ би сайхан хүмүүс айл харлаа. Тэгээд яг IPO хийхээ өмнө бас ингэж байгаа нас нэлээд сонирхолтой чинь нэг яагаад нэгдэх гээд байгаа. Тэгээд нэгдэх юм бол яг ямар юутай байх юм гэдэг нь бас сонирхолтой л. Tesla болохоор нэг их $80 дээш үнэлгээтэй байгаа одоо тий. SpaceX за IPO-ийнх нь үнэлгээ бол 1.5 их $80. За ингээ 2.5 нэг за 3-лоо дөхнө гэж бодъё. Тэгээд XAI бол 300 тэрбумаар үнэлэгдэж байгаа. Шууд 3.3 одоо за 3.3 их $80 компани зах зээл дээр одоо гарч ийн буюу шууд яг одоогийн Microsoft-ийн үнэлгээтэй л тэнцэх хэмжээний компани болно гэсэн үг. Тэгээд нэг ийм зүйлсүүдийн талаар яригдчихээн. Тэгээд илүү гоё мэдээллүүд гарвал бас энэ талаар хуваалцъя. Tesla компани санхүүгийн тайлан танилцуулгатай холбоотойгоор
нэг сонирхолтой зүйл ил боллоо тий. Тэглээ. X болон X болон S загваруудын үйлдвэрлэлийг 2 дахь улирлаас энэ жилийн 2 дахь улирлаас бүрэн зогсооно гэсэн юм. Яг Альбиосны мэдгдлээр бол яг Optimus буюу Tesla-гийн хүнд үрстэй роботыг яг тэр Fremont гэдэг хотод байдаг үйлдвэрээс сулж агаад тэгээд Optimus үйлдвэрлэлийг эхлүүлнэ гэсэн эрчимжүүлнэ гэсэн тийм мэдгдэл гарсан байна. Тэгэхээр одоо Tesla ч өмнө яг авто үйлдвэрлэгч гэж явдггүй ч гэсэн авто үйлдвэрлэгчтэй яг өөрсдөө стартап гэж явдаг. Тэгэхээр Tesla яг дараагийн шатанд гарч байгаа шиг байна. машин үйлдвэрлэх компани гэдэг тийм. Эрчим хүч үйлдвэрлэж гин, машин үйлдвэрлэж гин, хиймлогийн үйлдвэрлэж гин, одоо хүнд үрстэй робот үйлдвэрлэж гин гэдэг маш том технологийн компани болох дараагийн шатанд гарч байгаа шиг байна. Tesla. Энэ маш сонирхолтой шийдвэр. Тэгээ Tesla өөрсдийнхөө бас дэд бүтцтэй эрхжил $20 тэрбум бас зарцуулна гэдэг мэдээлэл боллоо. XAI-д бас $2 тэрбум хөрөнгө оруулалт хийж магадгүй гэдэг зүйлсүүд яригдж байна. Тэгэхээр зарим бас нийтлүүд дээр Elon Musk нэг халааснаас нөгөө халаас руу мөнгө орлоо гэдэг зүйлсүүд яригдж байна л да. Гэтэ ягаад XS2 загвар гэж шинэ одоо Tesla-гийн хувьд бол 4 загвар зах зээл дээр борлуулагдаж байгаа шүү дээ. Тийм одоо мэдлэр бол SX энэ хоёрын зогсоож байгаа шалтгаан илүү хуучин гэсэн үг. Ер нь ягаад? Яг Model S ч яг юуны Tesla-гийн хамгийн ихний загвар. Дараа нь л мэдээж Model X гарсан. Гарсан цагаас хойш яг томоохон хэмжээний шинжилэлт бол бараг хийгдэггүй загварууд. Тэгээд мэдээж борлуулалтын хувьд бол Tesla Model 3 болон Model Y-аас бол бага байдаг. Тийм болохоор яг үйлдвэрлэлийг нь зогсоож байгаа шүү байна. Хамгийн яг үйлдвэрлэлийн зогсоох боломжтой хоёр загвар нь S болон X. Саяхан дээр өмнөх дугаар дээр битээр бас ярьжсэн дэлхийн эдийн засгийн форум дээр бол 2027 он гэхэд бол бараг зах зээл дээр зарах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ Elon Musk бол өөрөө ярьжсэн шүү дээ тий. Тэгэхээр эндээ бас бэлдэж байгаа нэгтлийн зүйл юм болов гэж бодогдож байна тий. За нөгөө талаасаа гадна энэ 7 хоногийн хамгийн онцлог загвар бол Mercedes-Benz S-классын шинэ хувилбар байлаа тий. Шинэ хувилбар яг ямар шинжилэлт өчигдөр буюу яг Карл Бенц анхны автомашин үйлдвэрлэсэн автомашиныг гаргасан өдөр Tesla хамгийн алдартай загвар Tesla гэнэ Mercedes-Benz өөрсдөө хамгийн алдартай загвар болох S-классынхаа шинжилгээг танилцууллаа. Яг гадна загварын хувьд нэх өөрчлөгдөөгүй. Ер нь бол гадна төрхөөр бол E-класстай нэлийн ойролцоосон мэлээ. Хамгийн том анхаарал татсан зүйл нь тэгээд нэг асуумаар байгаа зүйл нь яагаад одоо дэлгэцэн дээр яг салоныхон зураг гарах бах. Яагаад юу тийм содон болсон юм чи. Дэлгэц. Одоо Volkswagen ч байт юм уу, Kia ч байт юм уу, Hyundai ч байт юм уу, дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид яг хэдэн 3-4 жилийн өмнө салон дох бүх товчлорнуудаа юу болгочихсон бол зүгээр тооч мэдрэгчтэй болгочихсон бол энэ жилээс эхлээд Volkswagen-аас эхлээд товчнуудаа авчирсан яг юм physical буюу яг дарагддаг товчнуудаа. Тэгсэн чинь Mercedes тэрний эсрэг яваад бүх товчнуудаа байхгүй болгоод дэлгэцтэй болгоцсон. Mercedes-Benz S-классыг бол luxury брэнд сонирхдаг маш олон хүмүүс бол маш сайн мэддэг бах те маш алдартай загвар угаасаа ер нь юугаараа тийм алдартай байд юм бэ? Яагаад тийм онцгой гэж? Энэ luxury sedan гэдэг яг энэ сегментийг үүсгэсэн гэж явдаг юм байлээ. Тэгээд тэрнгөр бол мэдээж алдартай. Тэгээд хоёрт бол мэдээж Mercedes-Benz гэдэг нэр байгаа. Дэлхийн бараг хамгийн алдартай luxury дэг зэрэглэлийн брэнд шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хүчин зүйлээр Tesla Model S бол үгүй Tesla гэнэ. Tesla ирсэн чинь дандаа Tesla гэдэг. Mercedes S-класс бол уусаа хамгийн алдартай болон хамгийн өндөр борлуулалттай дэг зэрэглэлийн sedan суудлын автомашин гэж явдаг юм бэл. За энэ 7 хоногт ер нь 25 оны борлуулалтын тайлангууд гарсантай холбоотойгоор ер нь 2025 оны хамгийн их автомашин борлуулсан брэнд юу байваа гэдгийг тодорхойллоо ш. Toyota 6 жил дараалан байр суурь баттгалаа тийм 6 жил дараалан титмээ бол авч үлдлээ. Тэгээд энэ жил бол өнгөрсөн жил бол 10.5 сая автомашин зарсан юм байна. Volkswagen бол 2 дахь брэнд байгаа. 9 сая. Тэгээд Hyundai корпорац бол яг 7.27 сая гээд 3 дахь брэнд орсон. Toyota-гийн талаар л ер нь бол нэг хэсэг айгүйх яригддаг байлаа шүү дээ. Ягаад вэ гэхээр Toyota бол цахилгаан автомашины шилжилтэнд бол төдийлөн бас нэг тэгж
Хэмэл оюуны шилжилтэн дээр Apple ягаад тийм хойрог байгаатай адилхан. Toyota цахилгаан автомашины шилжилтэн дээр бас нэлээдгүй хойрог байгаад байгаа шүү дээ. За нөгөө талаасаа хятадын автомашины үйлдвэрлэгчид бол ингэж хурдцтай бас богино хугацаанд тэлж байгаа үед бол Toyota бас өөрсдийнхөө байр суурийг алдахгүй байна гэдэг нь бол маш сайн мэдээ тий. Тэгээ Toyota-гийн цахилгаан автомашины борлуулалтын тоо бас энд байна л да. Тэгээ цахилгаан автомашины борлуулалт нь дэлхийд даяар нийтдээ 200 мянган цахилгаан машин зарсан байна. Маш бага. Тэгэхээр ялангуяа өөрсдийнхөө эх орон болох Япондоо нэг 4227 ширхэг зарсан байна. Тэгэхээр хайбрид буцаад иргээд ирвэ. Магадгүй Toyota-гийн зөвчсэн байж магадгүй. Хайбрид бол ирээдүй гэдэг. Тэгээд ер нь яг борлуулалтын ихэнх хувь нь уусаа хайбрид машинууд байсан байна. Prius бол RAV4. Тэгээд Camry бас яг Америкт бол нэлийн юутай байдаг. Алдартай автомашин бас нэлийн өндөр хувьдсан байлээ. Тэгээд нэг анхаарал татсан өмнө одоо Америкийн тарифыг үл харгалзаад яг энэ борлуулалт нөхцөд байна гэдэг нь бас нэлийн сонирхол татсан. Яг энэ Дональд Трампын тарифтай холбоотойгоороос 15% тарифыг сэлбэгэнд нь бол ногдуулчихсан байсан шүү. Тэгээд Японы автомашин үйлдвэрлэгчид өмнө нь бол 2.5 байсан юм байна. Тэгээд 15.2 бол мэдээж маш их зөрүү мэдэгдэхүй зэх зөрүү. Тэгээд энэ хэрхэн яаж нөлөөлөх болоо гэж бодсон. Нийт дүнгээр бол нэг амар сүртэй нөлөөлсөнгүй бололтой. Гэхдээ Японы автомашин үйлдвэрлэгчид энээс болоод нилээдгүй хэмжээний одоо тэрбум йенээр хэмжигдэх хэмжээний алдагдал бол хүлээж байгаа гэдгийг бол тайланд нь дурдсан байлаа. За эдгээрээс гадна Honda, Nissan-ы хувьд бол нилээдгүй муу үзүүлэлтийг бол танилцууллаа. Тэ за Honda-гийн хувьд бол за олон улсын борлуулалтанд 7.5%-аар буураад за 3.5 сая автомашиныг борлуулсан байна. За Nissan-ы хувьд 4.4%-аар буурсан байна. 3.2 сая автомашиныг борлуулсан бол BYD. За яг бүрэн цахилгаан автомашины борлуулалтаараа энэ жил анх удаа Tesla-г бас гүйцсэн байгаа. Энэ бол BYD-гийн хувьд бол маш том мэдэгдэл. Нийт борлуулалтаар бол Tesla-г бол аль хэдийн гүйцчихсэн байсан. Full EV гэдэг зүйлсээр бол BYD бол энэ 2025 онд анх удаа гүйцээд нийтдээ 4.6 сая автомашиныг борлуулсан. XS модулуудтайгаа холбоотойгоор ийм борлуулалтаа үйлдвэрлэлээ зогсоож байгаа гэдэг мэдээлэл байгаа боловч за Tesla-гийн хувьд 2025 онд анх удаа олон улсад нийтдээ борлуулалтанд муу үзүүлэлттэй буюу буурсан гэдэг тайлан мэдээг бол хүргэсэн байгаа. Тэгээд автомашинуудын хувьд бол ийм байна тий. За мөн 2026 онд технологийн салбарын түүхэн IPO-уд биднийг хүлээж байна. За хэрвээ макро эдийн засгийн холбоотой ямар нэгэн асуудал гарахгүй бол эдгээр IPO-уд хийгдэх өндөр магадлал байгаа гэдгийг бол их сурвалжууд өгж байгаа. За эдгээрээс гадна IPO хийхэд одоо оролцдог андрейтер компаниуд гэж байдаг. Тэгээд андрейтер компаниудтайгаа зарим нь бас хэдийнэ ажиллаж эхэлсэн гэдэг мэдээлэлүүд байгаа. Нийтдээ бараг 4 орчим их $80 IPO яригдж байгаа. Хамгийн ихнийх нь мэдээж SpaceX те. Түрүү хэлсэн SpaceX-ийн хувьд 1.5 их $80 үнэлгээтэйгээр $50 тэрбум бол зах зээлээс босгож магадгүй. За энэ бол мэдээж түүхэнд хамгийн том IPO-вд тооцогдно. За эдгээрээс гадна SpaceX-ийн одоогийн хамгийн том төслүүдийн нэг нь бол Artemis 2 төсөл байна. Би яг ихэнх хэсэгт хэлсэн Artemis 2 төслийн хүрээнд хүндрэлтэн 50 гаруй жилийн дараа сар руу одоо дахин нисэх гэж байна. За Artemis 2 төслийн хүрээнд хүндрэлтэн сарн дээр суурших зорилготой. Сарн дээр сууршаад өөрсдийнхөө баазыг судалгааны баазыг байгуулад анх удаа тийм сарн дээр сууршина. За үүнээс гадна нэрэн дээрээ нээлттэй мөртлөө хаалттай компани болох тий OpenAI нээлттэй компани болгож байгаа. Тэгээ OpenAI нэг одоогийн байдлаар $500 тэрбум үнэлгээтэйгээр хамгийн сүүлд 6.6-г бол босгоод байгаа. За нийтдээ нэг их $80 үнэлгээг бол 2026 оны сүүл болон 27 оны ихэнх үеэр босгож магадгүй гэдэг мэдээлэл байгаа. Тэгээд OpenAI бол нэлээдгүй өндөр хүлээлттэй байгаа. OpenAI, Anthropic хоёулаа одоо юу их магадлалтай IPO их магадлалтай. За Anthropic-ийн хувьд бол нэг 450 орчим ч юм уу тий. Энэ хоёр компани IPO хийсэн тохиолдолд хэмэл оюуны салбараас их хэмжээний одоо долларын саятангууд төрөх магадлал бас айгүйх байгаа тий. Яагаад вэ гэхээр энэ хэмэл оюуны судлаачдын цалин бол айгүй өндөр байгаа. Тэгээ цалингийн оронд хувьцаанууд асар ихээр санал болгож байгаа. За мөн ByteDance тий. TikTok-ийн долгой компани болох ByteDance-ийн хувьд мөн IPO хүлээгдэж байна. За энэ магадгүй Alibaba-гийн дараа орох хятадын хамгийн том IPO болох бах. За Alibaba-гийн IPO-ыг бас харамсалтайгаар бас нэг зогсоож исэн нэг түүх байдаг шүү дээ. За энэ бол нэлээдгүй өндөр хүлээлттэй байгаа TikTok
бас аврагдсан. Бас нэг 400-500 тэрбум долларын үнэлгээтэй. Тэгээд TikTok-ийн хувьд бас нэг сонирхолтой мэдээллүүд бас сүүлд цацагдаж эхэлсэн нь нөгөө хамтарсан компани байгуулсан шүү дээ. Америкт. За Америкийн хөрөнгө оруулагчид бол нэг 50 орчим хувь. ByteDance-ийн хуучин хөрөнгө оруулагчид нэг 20 орчим хувь. За ByteDance өөрөө 20-оос бага буюу нэг 19% мөвл эзэмшиж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс устгаад эхэлсэн. Америкт бүр амар их тренд болж байна гинэ. Тэгээд нэг одоо жишээ нь нөгөө нэг аппликейшн татж байгаатай адилхан хүмүүс өдөр болгон л устгаж байгаа шүү дээ, тий. Тэгсэн чинь тэр устгаж байгаа нь 150% нэмэгдсэн. Гинэ бүр ингээ огцом нэмэгдээд байгаа. Тэгээд шалтгаан нь юу вэ гэсэн чинь яг TikTok дээр одоо нөгөө нэг кондишнтой холбоотой нэг зүйл айгу тренд болж байгаа гинэ. Тэр нь юу вэ гэсэн чинь хувийн эмзэг мэдээллүүдийг одоо хуваалцах ч юм уу, тий. Тэрийг нь хүмүүс ерөөсөө өмнө анзаардгүй байсан юм байна л да. Тэгсэн чинь ер нь бол хүмүүс TikTok солигдсон чи бид нар одоо TikTok-д ер нь итгэхэ боллоо. Одоо жинхнээсээ бидний мэдээллийг зардыг мэн нэтэр гэдэг зүйлсүүд нэлээд газар аваад эхэлсэн. Тэгсэн чинь энэ заалт нь 2024 оны 8 сард орж ирж байсан. Аль дээр орж ирж байсан нөгөө нэг хувийн одоо арьс өнгөөр ялгуурлангаа дурхах нэтэр гарал үүслийн нэтэртэй холбоотой мэдээллүүд байсан юм байна. Тэгээд тэр зүйлсүүдийг уншиж авахгүй бол үнэхээр нэг хэцүү юм байна. Та ер нь тийм юм уншдаг. Би бол уншдаг шин. Үйлчлэлийн нөхцөл. Уншдаг. Би гэхдээ одоо нэг арга олсон. Зүгээр AI-аар уншуулаад тэгэл за энд нь үнэхээр асуудалтай юм байна тий. Миний мэдээллийг үнэхээр авах гэдэг нь гэдгийг нь шалгуулчил гэж бодсон. Тэгээд Unread-ийн хамгийн сүүлийн дугаар дээр та бүхэн харвал яг энэ IPO-тай холбоотой мэдээллүүд байгаа. За өөр нэг энэ жилийн хамгийн чухал IPO-уд бол Canva, Stripe компани. Stripe бол манайхан бүгд мэдж байгаа. Хэрвээ ямар нэгэн байдлаар интернетээр юм төлжсэн бол тэр чинь Stripe-аар дамжсан байх боломж маш өндөр байдаг. Тэгээд 26 онд бол IPO хийгээд тэгээд нэг 90-с 120 тэрбум долларын IPO хийхээр төлж байгаа юм байл. За дараах нь бол мэдээж Canva. Бараг хамгийн анхны эмхтэй үүсгэн байгуулагчтай unicorn компани гэж явдаг. Австрали компани. Тэгээд энэ жил IPO хийгээд 50 тэрбумыг босгох зорилготой байгаа гэж ярьж ил. Canva их сонирхолтой тий. Figma гэхдээ IPO-с хойш бас нэлээдгүй 6 сар дараа л нав сонсон мэлээ Figma л. Тэгээ Figma чулуу шүү. Битээ аваарай. Figma чулуу шүү. За тэгээд IPO-тай холбоотой мэдээллүүд юм байна. Тэгээ үргэлжлүүлээд хөрөнгө оруулалтын нэг мэдээлэл байгаа. Тэрийгээ шууд ярьчих гэж бодож чинь. Тэгээд OpenAI компани 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт босгох талаар яригдчихэж байгаа. За энд болохоор Сауди Арабийн одоо хөрөнгө оруулалтын сангууд нэлээдгүй хүчтэй яригдчихсэн. За хамгийн сүүлд гарсан мэдээлэлээр Amazon-оос 50 тэрбум долларыг босгож магадгүй гэдэг мэдээлэл яригдчихэв. Тэгээ Amazon-ы гүйцэтгэх захирал болон сайн мэлтмээ хоёр яг энэ их хэлэлцээрийн талаар ер нь эцсийн шатнд ороод уулзалтууд хийгдэж байгаа гэдэг мэдээлэл сонирхолтой юм. Тэгээ Amazon ч Anthropic хөрөнгө оруулалт хэрнээ бас OpenAI хөрөнгө оруулах гэж байна гэхээр бас одоо Warren Buffett айгуу гоё би нэг хэлжсэн үү яажсэн те технологийн өрсөлдөөнд хин ялахыг нь мэдэх боломж байхгүй. Одоо Microsoft-ын талаар тун удахгүй дэлгэрүүлээд ярина. Microsoft яг энэ OpenAI хөрөнгө оруулалттай холбоотойгоор одоо нилээдгүй Wall Street-ийн шүүмжлүүлээд нилээдгүй хувьцааны ханшин унж ийн. Энэ айгуу том асуудал болж байна. Тэгэхээр зөвхөн нэг компани технологид найдах нь өөрөө ийм эрсдэл дагуулах магадлалтай байгаа учраас ер нь компаниуд бол нөгөө нэг хөрөнгө оруулалтаа олон сагсанд хийгэрэй гэдэг шиг л ийм олон компаниудад бол бооцоо тавьж явах шиг байна. Тэгээд гэхдээ Amazon дангаараа хөрөнгө оруулалтын раундуудын ийм хойно үед 50 тэрбум доллараар бол ганцаараа орно гэдэгт бол би бол итгэхгүй байна. За өмнөх хөрөнгө оруулалтын раунд дээр нь болохоор 40 тэрбум долларыг за MGX, SoftBank, за Арабын нэгдсэн Эмират улсын бас нэг хөрөнгө оруулалтын сан, Microsoft гэх мэтчлэн компаниудаас босгож исэн OpenAI. За хамгийн сүүлд бас ахиа 6.6 босгосон. Аюу мөнгө хэрэгтэй байгаа гэдэг бол би шовтон хэлээд байгаа. Тэгээд энэ дээр болохоор нэг компани бол ороход бол хэтэрхий эрсдэлтэй л болоо гэж чинь. Ялангуяа ийм хойно учраас тэгээд IPO-ноос нэлээд өгцөн харагдаж байгаа учраас бас хичнээн хуваар яаж орох вэ гэдэг нь нэлээд сонирхолтой байна. Тэгээд OpenAI компани энэ 7 хоногт дахин нэг шинэ бүтээгдэхүүн танилцуулсан байгаа тий. 7 хоног болго OpenAI компани шинэ бүтээгдэхүүн танилцуулж байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр за бараг 2 сар арай өнгөрөг баха. CodeRed гэдэг зүйлийг дотоод зарласан тий. Gemini хэтэрхий их сайн байна. Cloud бас бүр их сайн байна. Cloud илүү сайн код өчөж чинь. Дотооддоо бид нар
илүү сайн бүтээгдэхүүнүүд дээрээ төвлөрөх ёстой байна гэдэг зүйлсийг зарлцсан байгаа учраас шинэ бүтээгдэхүүнээ зах зээл дээр гяс гаргаад Тийм явах багш. тий. Нилээ яарчих шүүн тийм. Prism гэдэг нэг шинэ бүтээгдэхүүн гаргалаа тий. Тэглээ. За Prism гарсан. Тэрний юу гэхээр код бичгэд ер нь одоо OpenAI чинь код бичиж тусалдаг агентууд байдаг, клаудд байдаг. Тэрнтэй адилхан эрдэм шинжилгээний ажил бичгэд туслах тийм. Ялангуяа яг шинжлэх ухааны чиглэлээр сурдаг оюутнуудын хувьд бол маш сайн мэдээ тий. Одоо эрдэм шинжилгээний өгүүлэл унших те тэн дээрх агуулгыг базах те бичгэд ч юм уу туслаа гэсэн. Тэгээд одоогийн байдлаар үн төлбөргүй ямар нэгэн. Тэгээд GPT 5.2 загвар дээр бол суурилж байгаа юм байлээ. Тэгээд Prism бол нэлээдгүй яг энэ шинжлэх ухааны чиглэлийнхэнд бол нэлээдгүй зөв болох юм гэж бодож байна. Яг гэвэл Google-ийн Gemini одоо энэ яг шинжлэх ухааны ажилчдын бол яг гол бүтээгдэхүүн хэмэл оюуны бүтээгдэхүүн болоод энэ л тэгээ OpenAI бас энийг мэдэрсэн байж магадгүй гэж бодож байна. Сая энийг хараад нэг диплом бичих хад гарчихгүй явдаг гэж бодлоо. За дараагийн хэсэг дээрээ бид маш олон компаниудын санхүүгийн тайлан танилцуулагдсан гэж хэлсэн. Тэгээд энэ санхүүгийн тайлантай холбоотой онцлог заалтуудыг та бүхэнд ер нь товч яриа явчих гэж бодож байна тий. Энэ 7 хоногт ер нь бүх том компаниудын санхүүгийн тайлан танилцуулагдаад дуусах хэрэгтэй байна. За Microsoft-ийнхаас эхлэе. За Microsoft компанийн хувьд бол санхүүгийн тайлан дээр нэлээдгүй өсөлттэй байсан. Үүлэн технологийн тооцооллын хувьд бол 30 орчим хувиар бас өссөн байсан. Гэхдээ хувьцааных нь 10% унаж харагдлаа өчигдөр. Энэ яагаад юу болсон бэ гэхээр тус компани хэмэл оюунд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт нь хэтэрхий өндөр байна гэж хөрөнгө оруулагчид дүгнсэн. Тэр нь бол хүлээлтээс нэг тэрбум орчим доллараар бол илүү байж таарсан. Тэгээд Microsoft нэлээдгүй хүчтэй уналтыг үзүүлсэнтэй холбоотойгоор бол одоо энэ технологийн компаниудын хувьцаа зарагддаг Nasdaq биржийн индекс бас 0.7% өчигдөр унсан байсан. Тэгээд яг оны төгсгөлд энэ технологийн компаниуд чинь хэтэрхий өндөр зардлыг энэ хиймэл оюуны дэд бүтцэд зарцуулаад байгаа юм шүү. Энд чинь хөөсөрлөө штэ л гэж айгүй их анхааруулж байсан хөрөнгө оруулагчид. Тэгээд нэг талаасаа энэ яг бодит болж авах үедээ л гэдэг болгоомжлол айгүй их төрж илаа. Тэгээд яг одоогийн байдлаар харьцангуй намжиж явах шиг байна. За дараагийнх нь Солонгосын 2 компани ба. За энэ их сонирхолтой. Яагаад вэ гэхээр Солонгосын ашиг орлогоороо тэргүүлдэг хамгийн том компани юу вэ? Samsung. Тий. Samsung энэ байр сууриа алдчих эхэлж байна. Буюу хинд бол SK Hynix ашгаараа анх удаа Samsung-ыг гүйцэж түүхэндээ авах удаа. Энэ мэдээж хэмэл оюуны чиптэй холбоотой. Тэгээд SK Hynix бол Nvidia-гийн хамгийн том нийлүүлэгч нарын нэг. Тэгээд энэ эрэлт маш өндөр байгаа учраас SK Hynix-ийн үйл ажиллагааны ашиг бол 42.2 их 80 вон болсон байна. За борлуулалтын орлого нь бол $90.1 их 80 вон. За ашигын маржин нь 49. 49 буюу Apple-ээс гэсэн юм. Тэгээд SK Hynix бүр ингээд цаанчаа алж байна. чимээг байж байгаа л болоод тийм. Тийм. Тэгээд SK Hynix Америк нэгдсэн улсуудаас 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж хэмэл оюуны одоо тусдаа компани бас байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тэгээд сүүлийн 6 сарын дотор SK Hynix-ийн хувьцаа за хэмэл оюуны одоо энэ өрсөлдөөнтэй холбоотойгоор бол 220% өссөн байна. Солонгосын нөгөө чипний компаниудыг бид нэлээд дэлгэрэнгүй ярьжсэн. Тэгээд эхнээсээ бол цойлж эхэлж байна. Ямар амар өсөлттэй. Амар. Тэгээд дараагийнх нь бол Meta. За Meta-гийн хувьд болохоор нийт орлого нь 59 тэрбум долларт бол хүрсэн байгаа. За тайлангаа танилцуулсны дараа 10 орчим хувиар өслөө. За энэ нь мэдээж одоо нэг хувьцаанд ноогдох одоо ашигын хувьд бол нэлээдгүй өндөр буюу $8.8 бол байсан байна. За Meta-гийн хувьд энэ дээр нэг онцлог зүйл нь юу байгаа вэ гэхээр Meta одоо нөгөө виртуал төхөөрөмжийнхөө лабораториос ахаад алдагдaltaй ажилласан. За үүнийхээ хөрөнгө оруулалтуудыг багасгаж байгаа гэдгийг хэлж байгаа. Тэгээд нийт ажилчдынх нь бас 10 орчим хувийг бол цомготгож байгаа юм. Amazon бас энэ 7 хоногт бас нэг маш том мэдээлэл хэлээ. Amazon 16 мянган ажилтнаа цомготгох шийдвэр гаргалаа. Amazon бол Америк нэгдсэн улсын хамгийн том 2 дахь ажлын байр олгогч. Дэлхийд даяар нийтдээ 1.5 сая ажлын байртай. Amazon 2 сарын өмнө санагдчихэв. 14 мянган ажилтнаа цомготгосон. Одоо сүүлийн 4 сарын дотор
нийтдээ 30,000 ажлын байр ингээд цомгдож байгаа байхгүй. Үүний шалтгаан нь юу гэж? Шалтгаан нь одоо нэг талаасаа хэмэл байна зөө. Нөгөө талаасаа одоо нөгөө корпоратийнхаа одоо хитрхийн нүсэр байдлыг цомхон болгоод одоо ийм шатлсан зүйлсүүдийг алга болгоод нөгөө нэг хүнд сурталыг байхгүй болгоно л гэж тайлбарлаж байгаа юм билээ. Буюу ихэвчлэн дунд чадны менежерүүдийг энэ удаад халж байгаа. Буюу хэмэл оюун үнэхээр хаалга тогшиж эхэлж байна. Тэ. За хамгийн сүүлийн онцолж байгаа тайлан бол Apple маш олон мэдээнүүд дээр Apple-ийн бүгд найрамдахад орд улсын борлуулалт буурж байгаа гэдэг талаар ярьж исэн. Гэхдээ энэ удаа iPhone-ы борлуулалт 16% өслөө. Амар сонирхолтой iPhone шинэ жил болгон шинэ танилцуулагддаг. Хүн болгон хаста шинэ iPhone л гэдэг байсан. Тэгээд iPhone шинээр нэмэгдэж байгаа хүмүүсийн iPhone-ы экосистем шинээр нэмэгдэж байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдсэн байна. Буюу өөр брэндээс iPhone-ыг хөдөлж авч байгаа хүмүүсийн тоо айгүйх нэмэгдэж байгаа юм байна. Хятад дахь борлуулалт нь бас хамгийн өндөр өсөлтүүдийг үзүүлээд бүх цаг үеийн дээд түвшинд бол хүрсэн байна. Буюу хамгийн олон iPhone-ыг бас хятадд зарж чадсан байна. За эдгээрээс гадна нийт орлого нь 143 тэрбум долларыг давсан. За үйлчилгээнийх нь орлого нь бол 30 тэрбум доллар гэдэг чинь бас айгүй өндөр болж таарж байна. Ашигын маржин нь SK Hynix-аас бага заяа. Одоо ашигын нийт маржин нь 48.2 байгаа юм байна. Тийм. Тэгээд iPhone-ы борлуулалт бол нилээдгүй шоконд орууллаа. Тэгээд Mac-ийн борлуулалт бол муу байгаа юм байна. Тэгээд нийтдээ дэлхийд яг одоогийн байдлаар 2.5 тэрбум Apple-ийн төхөөрөмж ажиллаж байгаа гинэ. Энэ бол өнгөрсөн жил нэг 2.2 байсан санагдаад байна. Ямар амар өссөн гинт. Амар. Харин тий шинээр ингээ хүмүүс айгүйх нэмэгд. Тий Apple-ыг бол хөрөнгө оруулагчид хэмэл оюунтай холбоотойгоор сүүлийн саруудад бол маш их шүүмжилж исэн. Гэхдээ би нэг яриадсэн шүү дээ. Стратеги нь өөр байна. Энэ компани төхөөрөмж дээр л их илүү төвлөрж байгаа учраас хамгийн үр ашигтайгаар хэмэл оюуныг ажилуулах төхөөрөмжүүд бол яг одоо Apple-ийн төхөөрөмжүүд л байгаа. Тэм учраас ерөөсөө ганхахгүй байна. Орлогын хувьд бол. За энэ 7 хоногоос эхлэн бит хоёр та бүхэнд одоо ийм how to use буюу тий одоо ямар нэгэн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хэрхэн яаж ашиглах талаарх мэдлэгүүдээ хуваалцах болно. Ийм бодит мэдлэгүүдийг бас та эндээс авч өөрийнхөө амьдралд бас хэрэгжүүлэх боломжтой. Тэгээд хамгийн ихний ээлж Amka дээр байгаа. За. Одоо Mac ашигладаг хүмүүс мэдэх бах. Mac-ийн Spotlight бол үнэхээр хэрэгцээгүй, хэрэггүй ашиглаад үнэхээр ядаргаатай амар тэнэг үйлдэл Spotlight. Ер нь бол одоо хүртэл Apple Spotlight саяхан шинжилсэн ч гэсэн яг засч чадахгүй байгаа. Тийм Spotlight асуудалтай байдаг хүмүүст нэг санал болгох аппликейшн байгаа. Тэр нь бол Raycast гэдэг. Үнэгүй болон үнэтэй хэлбэртэй. Ер нь бол Spotlight стероид шахуулсан Spotlight гэж хэлж болно. Тэгээд ер нь бол хийж чадахгүй юм байхгүй. Та өсвөл ямар ч файл хайж болно. Одоо жишээ нь би энэ дээр одоо юу гэдэг юм. За ямар нэгэн файл хай гэж үтэй. Car гэдэг. Тэнгүүт ингээд бүх файлууд нь гараад ирнэ. Мэдээж энэ дотроос аппликейшн нээж болно. Одоо би Zoom-ыг нээж гэж бодох юм бол ингээд нээчих болно. За мэдээж тоо одож болно. Одоо жишээ нь юу гэдэг 36 инчийг хэдэн сантиметр вэ гэдэг мэдээ өсвөл ингээд хайчиж болно. Тэгээ хамгийн нэг супер юм нь бус аппликейшнуудтай холбоод шууд энэ Raycast-аас команд өгч болно. Одоо жишээ нь би өөрийнхөө to-do list аппликейшн дээр task нэмье гэж бодох юм бол ингүүтээ одоо task 1 гэдэг юм уу те. Тэнгүүт ингээд би task нэмчих болно. Ингээд. Ер нь л амар супер. Тэгээд хэрэг хүсэн бол мөнгө төлж болно. Мөнгө төлөхгүйсэн ч гэсэн амар хүчрэг Spotlight шүү. Тэгэд яг хүмүүс нэг Alfred гэдэг бас нэг иймэрхүү аппликейшн ашигладаг юм билээ. Тэгээд Alfred бол яг интерфейсийн хувьд нэлээд хуучирсан санагдсан. Тэгэхээр Raycast-ыг бол ашиглаарай. Тэгээд энэ дээр бас хүсвэл нөтчиж болно шууд. Тэнгүүтээ хамгийн гоё нэг юуныхаа өөрхөн клипбортын копиц юмнуудын history-г харж болно. Тэр нь бол амар супер. За клипборт history гэдэг. Одоо ингээд миний одоо хэдэн 7 хоног копиц юмнууд бүгдээр ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр амар супер.
Вау, наача ямар сонирхолтой. За би дараа 7 хоног туршиж үзчихэд хэлнэ. Макта хүмүүст бол нэлээдгүй сонирхолтой функц тий. За энэ удаагийн подкаст өндөрлөгт өгч байна. Дахиад подкастынхаа төгсгөл хэсэгт YouTube-ийн талаар ярилцгаа. Хэдүүлээ YouTube дотор сууж байгаа тий. YouTube дээр өнгөрсөн 7 хоногт ярьснаас илүү том шинжилэлт орж ирж байна. Энэ нь болохоор Gemini. Gemini YouTube дээр оруулж ирж байгаа. За Gemini-ийн функцийг ярихаас өмнө ер нь YouTube дээр хүмүүс анзаарсан бол том сувгуудын үзэлт буурсан ба. Буюу YouTube дээр сүүлийн жилүүдэд шинэ контент бүтээгчнэр орж ирэх нь ингээ багасаад ихэнх бүс нутгуудад ингээ том сувгууд бий болцсон чинь зөвхөн тэр сувгууд нь л үзэлтээ ингээ авчдаг шинэ контент бүтээгчнэр төдийлөн зориглож орж ирэхэ болчихсон. Тэгэхээр одоо шинэ контент бүтээгчнэрийг дэмжих тийм бодлого баримталж байгаа юм байна л да. За нөгөө талаасаа хуучин аккаунтууд бас хуучин олон жил хэрэгэлсэн Gmail аккаунт дээрээ YouTube сувг нээвэл тэр нь одоо илүү сайн хандлт авах магадлал өндөртөө. Яагаад вэ гэхээр одоо олон жил угаасаа ашиглагдсан. Таны тэр хэмэл Google дээрх тракууд ч угаасаа байгаа. Тэгээд янз янзын үйлдэл Gmail энэдрээд Google-ийн бүтээгдэхүүнүүдийг ашигласан гэдэг маш олон юм зүйлсүүд ингээ хадгалаастай байгаа учраас одоо энэ угаасаа хүн энэ бодит хүн гэдэгт нь бол итгэнэ. Нөгөө талаасаа энэ YouTube дээр одоо тулгамдж байгаа хамгийн том асуудлын нэг нь юу вэ гэхээр хүн химэл оюун хоёрыг хооронд нь ялгах. Тэгээд маш олон зар сурчлагаатай контентууд дээр химэл оюун байгаад байгаа байхгүй. Тэгээд энийг ер нь яг бодит контент бүтээгчнараас яаж ялгаж салах вэ гэдэг зүйлсүүд явж байгаа. Энийг салахын тулд Gemini-г оруулж ирж байгаа юм байна. Тэгээд Gemini орж ирснээр YouTube дээр байгаа бүх контентуудыг трак хийн. Тэгээд бүх контентуудыг трак хийгээд за энэ хүн байна уу? Одоо химэл оюун байна уу? За мэдээж хүн байвал илүү юу яа? Илүү сайн харуулъя гэдэг ч юм. За эдгээрээс гадна өөр нэг чухал зүйл нь агуулгын хувьд орж ирж байгаа. За одоо нөгөө нэг clickbait хийхин тулд ийм сүртэй агуулга бичдэг, сүртэй thumbnail бичдэг зүйлсүүд ер нь одоо багаар алга болж байгаа. Юу вэ гэвэл чи угаасаа thumbnail дээр бичсэн агуулгаасаа өөр зүйл ярьчихсан байвал тэрийг нь дэмжихэ болж эхэлнэ. Алгоритмын хувьд дэмжих. Алгоритмын хувьд дэмжих. Зөв бооз. Тийм ээ. Наач хэрэгтэй юу? Харин тий thumbnail бас яг адилхан. За нөгөө талаасаа чи агуулгаасаа зүрсэн одоо жишээ нь худал мэдээлэл түгээхийг оролцсон гэдэг ч юм уу тийм буруу дүрс мөрс ашигласан гэдэг ч юм уу тиймэрхүү дүрс ашигласан байвал бас тэрийг нь трак хийгээд тэгээ мэдэгдээд хандлтыг нь бууруулах гэдэг ч юм уу тийм ийм алгоритмын шинжилэлтүүд айгүйх орж ирж байгаа юм. За үүнээс гадна за Gemini одоо жишээ нь битээр ингээ бичлэг оруулаад өөр нэг хүн яг битээрийн ярьсны маш багахан хэсгийг нь таслаад оруулсан байгаа үед бол нэг мэдэгддэггүй шүү дээ тий. Энэ оруулсан байгаа YouTube бичлэгийг бүтнээр нь татаж аваад тэгээд оруулсан нөхцөлд бол ер нь Gmail дээр мэдэгддэг тий. Тэр бичлэг нь одоо олонгууд л жижиг таслаад авсан байсан ч гэсэн чиний контентын аль хэсгийг ямар сууг яаж ашиглаж ийн гэдгийг мэдчихэж байгаа. Одоо тийм гол энэ зүйл айгүйх байгаа шүү дээ. YouTube дээр байгаа бичлэгнүүдийг за би бас өөрөө контентын дээр ашигладаг заяа. Гэхдээ би юуг ашигладаг вэ гэхээр за манай телевизийн хувьд бол AFP, Reuters, Storyblogs, Invanto гэдэг дүрсний сангуудыг ашигладаг. 4 дүрсний сантай, аль биесний санаа зовох хэрэггүй. За өөр YouTube дээрээс байгаа дүрснүүдийг ашиглаж байгаа. Тэгэхдээ юуг нь ашиглаж байгаа вэ гэхээр томоохон компаниудын commercial дүрснүүдийг ашигладаг. Нээлттэй маркетингийнхэн дүрснүүд. Эдгээр бол ямар нэгэн асуудал байдаггүй. Харин хувь контент бүтээгчийн одоо оруулсан дүрснүүд байгаа шүү дээ. Тэн дээр ашиглал бол нэрийн дурдах хэрэгтэй. Заавал их сурвалжаад дурдах. Их сурвалжаад тэгж дурдахгүй байгаа зүйлсүүд дээр бол ийм хяналтууд одоо орж ирж байгаа юм байна. Тэгэхээр Gemini-ийн хувьд бол үнэхээр гайхалтай. Тэгээд хүн химэл оюун хоёрыг ялганаа л гэдэг нь л. Харин наач үнэхээр хэрэгтэй. Тэгвэл одоо яг YouTube-ийн энгэмшлэгийн зорилт нэг мэддэггүй. Яг shorts дээр бол бараг 50-аас 60% нь бол химэл оюунаар хийсэн бичлэг авдаг шүү дээ. Тэрэн дээр бол үнэхээр хэрэгтэй юм. Нөгөө талаасаа бас шинэ YouTube сувг нээе гэж бодож ивэл хуучин аккаунтн дээр нэх нь бас айгүй зөв юм байна. Тэгээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Тэгээд дараа 7 хоногт Amka-гийн танилцуулсан бүтээгдэхүүнийг туршиж үзсний дараа та бүхэнд туршлагаа болцгооллоо. Тэгээд энэ 4-7 хоног дараалан подкастын дугаар үргэлээ. Тэгээд 4-7 хоног хамт байсанд баярлалаа. 7 хоногт Amka байхгүй. Гэхдээ байнгын сонсогч нартай би нэг бэлэгтэй байгаа. Шинэ подкастын цувралыг дахин нэг эхлүүлж байгаа. Энэ нь юу вэ гэхээр
би яг хиймэл оюуны инженерүүдтэй хамтраад цуврал зөвхөн аудио подкастыг хийхээр болсон. За эхний дугаараа бичсэн байгаа энэ хагасаа өдөр цэцэгдэн яг хиймэл оюуныг академик төвшнөөс нь мэрэгжлийн хүмүүстэй хийсэн ярилцлага яриануудыг та бүхэнд зураг байдлаар хүргэж байгаа шүү. Тэгээ манай суугтай хамт байгаараа баярлалаа баяртай.